Манай үеийнхний багада үзэж байсан шилдэг хүүхэлдэйн кино яах аргагүй энэ зэрлэг адууны талаар гардаг бүтээл гэхэд эргэлзэхгүй байна. Уудам цэнгэр тэнгэр дээр үүлнүүд морины дүрсэнд хувирсан гэлтэй үзэсэнд байхлаар тэнвшлэн нисэн яваа бүргэд хэн нэгэн дээр зориг очих гэж байгаа мэт. Морь ярьж чадахгүй байж болох ч өөрийн өссөн газараа тархиндаа буулгаж байгаа нь ухамсарт хүнтэй ижил байдлаар уран дүрсэлсэн хэрэг. Хэл хязгааргүй эрх чөлөөндөх өрний мустангийг энэ газрын амин сүнсч гэж нэрлэдэг. Зэрлэг адуун сүрэг 50 бичиж байвч нэгэн шаргагүй унгалах гэж байх ба энд манай киноны гол дүр болох Мустанг маань төржээ. Тэрээр их л сахилахгүй аз жаргалтай өсөж бойжин. Хэдийн нас бий гүйцэн ир азраг болцоход найз бүргэдтэйгээ ч хамт хэн хордноо үзэх гэж өрсөлдөж байгаа мэт. Энэ сайхан зурлал тохирох киноны дуу муу бол үнэхээр тасархай, уянгалаг, драматик, мотивашнл дуунуудыг одоо ч хүртэл сонсоход чихэнд наалдана. Харин хөөрхөн хоёр унах тоглож байтал гэнэт нэг ирүүстэй арих үед манай Мустанг ирүүсийг болгож тавин айлгаад явуулдаг. Яг л сүргийн манлаа сүргээ хамгаалах үүрэгтэй азрах болсон нь түүний эр зоригоос харагдана. Нэгэн орой азраг маань нэг хачин чихтэй юм олж харна. Ээж нь түүнийг хориулсан ч сониц зандаа дийлдэг түүний адал явдал эхлэх болно. Дүүдэг асаасан хэдэн нөхдүүд унтаж байх ба онгоны морднож уяатай байх нь манай хүний сонирхлыг их л татна. Харин нөгөө нөхдүүд сэрээ түүнийг зэрлэг адуу болохыг нь ойлгосон учраас Мустангд маань аюул учирсныг хараахан ойлгоогүй байлаа. Хүмүүс түүнийг хөөж эхлэх үед азраг маань хурд хүч авхаал самбаагаар хол зөрүүтэй тэднийг шоглоод зогтоно. Гэвч тэр гэрлүүгээ зогтож байхдаа нэг зүйлийг ойлгосон бололтой. Сүргээ хамгаалан замаа бууруулж тэдний эсрэг зүг рүү зогтох болноо. Тэрээр хит өөртөө итгэлтэй туршлагагүй зангаасаа болж санаандгүй бугуйл руу яваад орчихов. Мэдээж олон хүмүүсээ барьсан байгаад мянга хүчлээд зогтож чадсангүй. Ээж нь түүн рүү очихыг хүссэн ч сүргийн эзэн тийм зүйл хүссэнгүй. Ингээд л зэрлэг азрагын маань эрх чөлөө өвөгээр хязгаарлагдаж холын хүндхэн аялал түүнийг огтно. Тэгээд түүнийг суурин газар цэргийн бааз дээр аваачлаа. Тэр зогтох гэж хичээсэн ч нэгэн эвгүй нөхөр түүний анхаарлыг нэлээд татав. Мустангийн манууд нь тэр яг л могоо шиг харагдана. Дил сүүлэндээ шувууч хүргэж үзээгүй азрагыг нэг бүдүүн үс чинь засах гэж үзээд нэлээд хэд шоглуулад амждаг. Халуун төмрөө тамгалах гэж байгаад сайхан дух амсдаг да. Одоо харин зэрлэг адуу соргох цаг болсон бололтой. Зэргүүд бүгд ээлж ээлжээрээ түүн дээр мордон шидүүлнэ. Манай хүнийг барах аавын хүү байтугай адуусч байхгүй бололтой. Армийн дараагийн уурн хүрсэн бололтой. Түүнийг хоол усгүй 3 хонуулна. Дараа усаа угаад л хүзүүгээ норох нь өөрийн ирэхгүй манай азрагын цангааг улам нэмнэ. Тэгтэл бас нэг индиан залууг барьж авчираад түүнтэй хорчихов. Адилхан ирч чөлөөгөө болсон тул тэр индиан манай хүний сонирхлыг их л татна. Ингэхдээ сэргэлэн нөхөр бололтой шүү. Хутаг олж аваад бараг солрох нэ. Харин өглөөж болж армийн дарга түүнтэй ан манаа үзэх цаг ирлээ. Дарга Мустангийн дээр соромгай гिचэн тогтох ба манай азраг байдаг тамираа барах нь тэр. Тэгээд ном хорсон бололтой. Дээр нь мордсон даргын аясаар хөдөлж эхлэв. Гэтэл харин манай хүн бууж өгөөгөө байж симхийг ашиглаад даргыг имэйлээс нь буулгангуудаа зад савд юм да. Ойр тойрны адуунууд янзгаж даргыг шоглож байгааг ойлгон уурандаа түүн рүү буудалав. Энэ үед индиан маань солорч амжаад тэр дундуур хамаг адуунаас суллаад зогтчихов. Үсчин нөхөр маань дахиад мөргүүлэхээ мэдэхгүй л зогсоох гэж оролдов. Мэдээж юу болох нь тодорхой шүү дээ.
Гэтэл анхны харцаар дурлуу гэлтэй нэг эмгчин алгагүй эзний тосгоор ирсэн байв. Харин Мустангийн маань эрх чөлөө тийм ч удаан үргэлжилсэнгүй. Дахиад л уяа. Түүнийг омгийн хотог дээр хашаанд тойрсон ч яжил жолоо цолбоорыг нь тайлаад хоноолно. Өглөө дурлал бүсгүйгээ харсан залуу шиг л хөөрч эхлэх хэдий ч манай Мустангийн биш эзэнтэйгээ дотн байх нь баг зэрэг хачин санагдаж байлаа. Индиан залуу маань харин бас л мордох орлого хийх боловч манай азраг яг нүүр өгөөч тэгтэл бас өмөр хүн байдэн шүү гэж байгаа юм шиг алгагүй эзнээ хамгаална. Харин Индиан залуу маань зөөлөн сэтгэлтэй тул түүнийг алгагүйтэй хамт тавьж явуулна. Хаалга онгоовгүй ил гэрлүүгээ яаран давхих Мустангийг хамт байгаа гүн зогсооно. Учир нь тэр ч бас гэрээ орхих хүсэхгүй тул яах аргагүй сэтгэлдээ бүсгүйхээ хийснээр байхаас өөр аргагүй төрнө. Бүсгүйч гэжтэй гүү шүү. Баян хэлэгцээр дасч ижтэй. Тэр манай хүнийг омгийн ахын дүүсээрээ дагуулж танилцуулна. Алим хэтэрхий өндөрт байсан ч Мустагийн хувьд тийм ч хэцүү биш байлаа. Түүнийг альмаар хөөрхөн найрах гэж оролдох хэсэг үнэхээр хөөрхөн үзэсгэлэнтэй харагдана. Энэ киноны хамгийн романтик хэсэгт бол би энэ сценийг арт аккаунт дээр зурхаар шийдсэн. Та нар сонирхол миний арт хуудас руу орж сонирхолтой рилүүдийг мань үзэж олно шүү. Нутгаас ирсэн найз бүргэдийг хараад тэр мэдээж гэрээ санана. Мо Индиан залуутаач найз болоод дотносоод амжлаа. Харин дараа нь түүнийг эрх чөлөөтэй болсныг илэрхийлнэ. Тэрээр мэдээж энэ жаргалтай мужийг хайрцтайгаа хуваалцах сайхан зүйл байхгүй шүү дээ. Түүнийгээ дагуулж явахыг хүсэж байлаа. Тэгтэл цэргүүд омгийг олоод ирж тэр аяар хүүс тэмцэх гэж байхад алгагүй маань Индиан залуутай хамт тулдаж эхлэв. Гэтэл цэргүүд тэднийг бодоод гол руу унгаачихна. Мустанг маань алгагүйнийхээ араас явж өгөх нь тэр. Тэд хамтдаа хүрхрээнээс унах боловч азар эсэмэнд гарлаа. Харин эмгчингүн шарх авд босож чадхааргүй болсон байв. Түүнийгээ хажууд хань болох гэсэн ч цэргүүд ирэн ямар ч аргагүйгээр бариад явах болно. Азар Индиан залуу маань өөрийнхөө морин дээрээ очлоо. Өвлч болж нэлийн хідэ адуунуудтай хамт галт тэргээр ачаад явах ба Мустангийн хувьд их сэтгэлээр унсан байртай. Бансны засраа харж гэртээ байгаа адуун сүргээ төсөөлнө. Тэгээд тэднийг уурхайн түнэлийн ажил дээр авчирсан байлаа. Бүх адуур галт тэрэг чирүүлж уулууд өгсөөлөх ажээ. Энэ үед Мустанг өөрийнх нь төрсөн нутаг руу чиглэж байгааг ойлгон үгсэн мэт жүжиглэлээ. Тэгээд сулагдангуудаа бүх мордыг бас сулж явуулаад галт тэргийг хойш нь унгаан золтоол өөрөө дарагдчихгүй зогтож байлаа. Ажлын бааз хэдийн төмөр шатаж манай Мустангч галаас зогтон дахиж явахдаа санаандгүй зам мохордон модны яранд гацчихдаг. Бурхны авралаар Индиан залуу яг зөв цагтаа амжиж ирэг тэр хоёр хамт дахиад л доош ус руу өсрөнө. Мэдээж дахин нөгөөдөө эрх чөлөөтэй болсон хоёр маань баяраа тэмдэглэж байх зур ашгүй та нар энд байна уу гэдэл нөгөө цэргүүд хөөж эхэлнэ. Энэ морины хөдөлгөөний тухай үед ямар ч гоё хийсэн юм. Бүх анатомиг судалж маш их хөдөлмөр орсон анимашн дээр харагдана. Тэд хавцлын дундор зогтож нэлээд хэдэн цэргүүдийг дөнгөөд амждаг. Бас яг л хавцлаас золтоол унцлагүй амьд үлдэж чадна. Тэд улам дээшээ зогцаар явах газаргүй болох нь тэр. Үүнийг ойлгосон Мустанг нэг зүйлийг дотроо бодож байгаа бололтой. Асар хоол зайтай хавцал хооронд үсрэх нь энэ киноны хамгийн баатарлаг хэсэг шүү дээ.
Энэ их хичээл зүтгэл зориг зүрхийг нь армийн дарга хүлээн зөвшөөрсөн бололтой. Тэднийг 50 орхин явдаг. Манай хоёрын баяраа тэмдэглэх цаг албан ёсоор болж жинхэнэ эрх чөлөөндөө мордон давхина. Эндиа маань овг дээрээ очиж харин хайрт алаг гүн тэнхэрсэн бололтой. Эзэнтэйгээ салах ёс хийгээд Мустанга даган нутаг руу давхихаар одлоо. Энэ хэсэг бол миний багадаа сонсож байсан хамгийн гоё дуу. Брайан Адамсын I Will Always Return гэх дуун дээр тэд Кэмераны үзэсгэлэнт хөндийгээр хамтдаа давхисаар. Эцэстэн дээр өөрийн сүрэг болон их дээрээч ирэн эрх чөлөө мандтгаа болж байгаагаар кино маань төгслөө.